За үзэсгэлэн маань өнгө бүхэн аялгаутай гэсэн үзэсгэлэн байгаа. Тэгээд манай Мудра арт клубийн одоо 8 хүүхэд багштайгаа хамтраад ингээ эсвэлээ өнгө бүхэн аялгаутай гэдэг үзэсгэлэнгээ өнөөдөр дэлгэн үзүүлж байна. За үзэсгэлэнд маань нийтдээ 8 хүүхэд оролцсон байгаа. 8-аас 17 насны хүүхдүүд байгаа. За тэгээд яагаад өнгө бүхэн аялгаутай гэдэг нэр өгсөн бэ гэхээр одоо өнгө, будаг, дүрс бүгд одоо хүний сэтгэлд хүг аялгау болон тусч идэг. Тийм болохоор өнгө болгон аялгаутай гэдэг нэр өгсөн байнамаа. Энэ нь болохоор манай анхны галерейд гаргаж байгаа үзэсгэлэн. Өмнө нь бол олон удаа одоо олон нийтийн талбай дээр хүүхдүүдийнхээ үзэсгэлэн одоо нэлээд хэдэн жил дараалан гаргаж ирсэн. Ялангуяа одоо ковидын өмнө 18 он хүртэл бид нар хүүхдийн баяраар буюу одоо олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад бүх шавь нарынхаа зургуудыг дэлгэн одоо задгаа талбай дээр үзүүлдэг байсан. За энэ удаадаа болохоор яг аль бие осоор мэргэжлийн түвшний галерей дээр одоо анхныхаа одоо үзэсгэлэн гаргаж байгаа нь энэ байгаа. Уран зургийн галерей дээр гаргаж байгаа одоо энэ бол маш давуу талтай байгаа. Яагаад энэ уран зургийн галерейг сонгосон бэ гэхээр энд бол Монгол улсын өвд хадгалагдаж байгаа одоо шилдэг бүтээлүүдийн өв байдаг ийм газар байгаа. Тэгэхээр энийг илүү олон хүмүүс таниулах үзэсгэлэнгээрээ дамжуулаад тэгээд сурагчдын маань эцэг их гэр бүл тэгээд олон шавнар маань энэ газар ирснээрээ өөртөөхөө үзэсгэлэн үзэхээс гадна одоо Монгол улсын хамгийн шилдэг бүтээлүүдийг үзэх боломжтой байгаа. Тэр утгаараа одоо уран зургийн галерейг сонгосон юм аа. Манай хүү энэ Мудра арт зургийн одоо энэ юмд клубт 2023 оноос эхлээд суралцж байгаа. 3 дахь жилдээ клубт суралцж байгаа. Тэгээд өнөөдөр багштайгаа хамтраад хийж байгаа үзэсгэлэнд оролцож байна. Тэгээд өмнө нь 2 удаа өмнөх 2 жил өөрөө бие даасан үзэсгэлэнгээ сургууль дээрээ гаргасан баг. Их багаас зураг зурхай байсан нэг ёс тодорсон. Тэгээд чөлөө цагаар байнгын зурна. Тэгээ 3-4 анги хүртлээр зурал 4-р ангиасаа бол аль бисаар мэргэжлийн багш. Тэгээд аав нь бас зураачлагаараас тэр аавын зур авьяасаас үүдгцэн гэж үздэг. Тэгээд ерөнхийдөө өөрөө зурагт бол маш их сонирхолтой. Өөрөөхөө сүүлийн үед бол нэг иймэрхүү Европ чиглэлийн зураг руу бас зураад байгаа юм. Анхны өөрийнх нь зурж эхэлсэн зургууд бол дандаа график талаас дандаа тэгж зурж эхэлж ирсэн. За одоо бол тэнд бас харьхраа уул. За тэг Хонконг тэг шинжлэх үдшиг гэдэг ингээл яг энэ 10 хэдэн төрлийн зургаар өнөөдрийн үзэсгэлэнтэй хамт оролцож байгаа.